За сайн байна хүмүүс. Энэ удаагийн хичээл уртад хөл нуугуулж харах хичээл байна. За тэгээ багш нь өмнө хичээл дээрээ хэлсэнчлэн тийм ээ. Уртад хөл нуугуулж харах, хотоож харах, хайж харах гэсэн гурван төрлийн хариалт байдаг гэдгийг тийм ээ. Гурван төрлөөр бас сонгож харьяаж болдог гэдгийг багш нь хэлсэн. За энд бол одоо уртад хөл нуугуулж харах техникийг харуулж байна. За ерөнхийдөө бол багш нь хэлсэн юу бүтэнгүүлтээс гүгдээ 40 м зайнаас гүгдэг. Тэгээд энэ хүү цагаан түлхэлтийн тийм ээ гарааны зураас маань 20 см-ийн өргөнтэй 1 м-ийн урттай байдаг. Тэгээд чамд ямар нэгэн байдлаар гүгэхэд тийм ээ орон зай бол хангалттай байна. Гэхдээ цагаан зурааснаас даваад харьяах юм бол тийм ээ гişигдэлэн даваад харьяах юм бол тооцохгүй. За энэ дээр бол техникийг харуулж байна. Хөл нуугуулж харьяах техникийг харуулж байна. За ингээд төхүүлэх дасгалыг хийж байгаа учраас яг цагаан зураасаас бүр наашаага хитэрж орж өсөрч байна. Бас түлхэлтийг бандан ашиглаж өсөрч байна. гэдгийг бас та бүхэн бас харж байгаа хаа. За тэгээд мэдээж хэрэг хол харьяахын тулд бидний зорилго бол хол харьяах шүү дээ тийм ээ. Тэгээд хол харьяахын тулд маш хурдтай гүүх хэрэгтэй. Тэг гүйлт маш сайн байх хэрэгтэй. Тэг гүйлтээс яг хамгийн сүүлийнхаа тийм ээ түлхэлтийн үеийн одоо нөгөө ирчийг ерөөсө бууруулж болохгүй. Яг тэр чигээрээ хурдан чигээрээ ингээ өсрөх юм бол агаар дээр илүү сайн бие удирдаад тэгээ илүү хол харьяах боломжтой. Гэхдээ бас энд бас хамгийн гол нь техник чухал байдаг. Хөл тийм ээ нэг ганц сантиметр ч гэсэн илүү хол харьяахын тулд хөлийг илүү сайн нугалж илүү сайн урд урагшаагаа сайн тавьж буух хэрэгтэй. За эндээс бол ингээд хүйсэн дасгалуудыг бол харуулж байна. За тэгээд та бүхэн гой заалныхаа хичээл дээр тийм ээ уртад хөл нуугуулж харьяах техникийг бас давтаж үзээрэй тийм ээ. Яг яаж харьяагаад яаж нийж гэдгийг нь сайхан өөртөө туршиж үзээрэй. Тэгээд энэ хөө хичээлтэй хамт байсан та нарт баярлалаа.